Алтан цаадах баруун 3 сумыг зориох тээвэрчид ард иргэдийн аюулгүй зорчих баталгаа алдагдаад байна. Учир нь 80 гаруй км үргэлжлэх бодомжийн хавцлын зам бүхэлдээ мөсөн бүрхүүл тогтож хальтргаа гулгаа үүссэн тул зам тээврийн осол гарч байна. 11-р сарын 2-нд баруун сумдад бороо орж үргэлжлээд 11-р сарын 10, 13-нд цас орсон байдаг. Энэ хугацаанд тухайн бүс нутгийн замын арчилгаа, цас арилгах ажил бараг хийгдэг учраас ийхүү хүндрэл үүсжээ. Сүүлийн өдрүүдэд цаг агаар харьцангуй тогтворт дулаахан байгаа учраас бодомжийн хавцлын замд тогтсон цас өдөртөө хайлж шөндөө мөсөн бүрхүүл тогтсноос замын хальтргаа гулгаа ихтэж тухайн хавцлаар 30-аас 40 км/цагийн хурдтайгаар зорчихоос өөр аргагүй болоод байна. Энэ сарын 22-ны өдөр буюу өчигдөрлөгийхэд бодомжийн хавцалд ачааны том тэрэг осолдож замын хашлаг мөргөж хөндлөлтсөн осол гарснаар тухайн хавцал хаагдаж 3 цаг хүлээсний эцэст зам чөлөөлөгдсөн байна. Завсаа цацаад одоо энэ гулгаа хальтрааг гаргаад замдаараа нэг анхаарч ард түмэнд тус болмоор байна. Тэгэхгүй бол энэ чинь мөсөн таг гуулг болчихсон. Энэ том машин өнөөдөр зогсоод ирнэ. 3-4 цаг зогсож нэг юм зай тавьж байна. Тэгээд одоо энэ замын хальтраа гулгаанаас л болж байгаа болохоос бусдаар бол тийм юм алга байна. За энэ давс мавсаа цацаж байгаа арга хэмжээ авахгүй энд бацгаа ингээд даргууд ямар зам гээд нэг хариуцсан дарга нь хэн байд энэ одоо ингээд том машин энэ дээр төвлөдөө тарин ч бүр ястай өөр өршөлсөн байна. Энэ төвөр байхгүй энэ рүү отох нь шүү дээ. Тэгээд бид нэр 20-30 баг 2-3 цаг зогслоо хүлээгээд дээр дөрөс машин бүгд төвлөдөөд тэгээ харин ашгуудаа нэг янзлж зам чөлөөлж байна одоо. Тэгээд эдгээр дандаа 20 м-тэй 30 м-тэй явж байгаа шиг яагаад гөлөөнөөс найгаад энийг одоо ямар газар ямар хэн хариуцдгийг одоо энэ минь анхааралтай хүний амны нас энэ чинь өвчний асуудал байж лээ. Хүн амь нас эрсдэх уу юу энэ зам мамаа жаа чөлөөлж сайхан давс масаа цацд юм уу? Жог боломжийг болохгүй ястад хэцүү байгаа юм байна да. Бодомжийн хавцал бол эндэл амар байгаа юм байна. Одоо дахиад цаас орно гэж байгаа. Одоо энийг яаралтай янзлахгүй ястай болохгүй байна. Энэ бодомжоос нарийнаас сумын төв орж явна. Зам арга ер нь хэцүү л байж тээ. Алтраа гулгаа ихтэй. Цас ихтэй замаа янзлмаар байна одоо. Мэргэжлийн өнөөдөр одоо анхаарч замаа сайхан янзлмаар байна шат. Бодомжийн хавцал нь мушхаа тойруулга ихтэй жолооч нарын анхаарал болгоомж ур чадвар шаардсан замаар нэрлэгддэг. Цас мөстэй үед тухайн замыг яаралтай цэвэрлэж зорчигч тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах үүргийг ховд азцаа төрийн өмчит хувьцат компани хариуцсан ажилтгаа. Гэтэл ажилдаа сэтгэл гаргаагүй тухайн компани буруутай хариуцлахгүй байдлаас болж зам тээврийн осол аваар гарч хүний амь нас хохироход ойрхон байна. Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээгээр энэ амралтын өдрүүдээр цаг агаар дахин муудаж цас орж цасан шуурга болох мэдээг мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлээд байна. Иймд бодомжийн хавцлын замыг хариуцсан ажилдаг ховд азцаа компани болзошгүй байдалд бэлэн байж хариу арга хэмжээг цаг алдахгүй шуурхаа авч хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байгаа юм а.